Эрхэм үзэгчтэй хоёр амгалан альдахын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Энэ удаад би бас нэгэн нэвтрүүлгээ, бас нэгэн ярилцлага Америкийн нэгдсэн улсын Калифорни мужаас хөтлөн эхэлж байна. Өнөөдөр миний нэвтрүүлэгт Америкийн нэгдсэн улсын Allstate мэдээллийн компани мэдээлэл технологийн салбарын ахлах инженер Ширчингийн Баатар гэдэг хүнийг урьж оролцуулж байна. Өөрөө чи хувьд бол Монголд очиод Монголын оюутнуудад лекц уншаад ярилцлага хийж байхыг бол харсан. Гадаадд ажиллаж амьдарч байгаа монгол хүнийхээ өмнөөс өөрийнхөө бодож дүгнж байгаа хуваалцахыг харсан л да. Гэхдээ сэтгүүлчийн хувьд би өнөөдөр гадаадд амжилттай ажиллаж байгаа монголчуудыг яриулж тэдний амьдралын амжилт яасан бэ гэдгийг яриулахдаа их болгоомжтой хандах хэрэгтэй болцсон мó гэж бодоод байгаа. Ягаад гэвэл өнөөдөр ямар аргаар ч хамаагүй тэнд амжилтанд хүрч болох юм байна. Амжилтанд хүрдгүн гэхэд яаж игээд амьдарч болох юм байна гэдэг ойлголт залуучуудын маань дунд ихтэй дахиад ингээд нэг ямар ч аргаар хамаагүй Монголоо орхиод гарах юм давалгаа их нь тийм л процесс эхэлчлээ л дээ. Одоогийн байдалд бол миний ойлголтоор би бол яг хуучин нийгмийн хүн байж магадгүй. Ингээд Монголын нийгмээс одоо 26 жил үндсэндээ бол одоо тусгаарлагдчихсан, вакуумччихсан хүн байна шүү дээ. Монголын нийгмээс ойлгохгүй. Гаднаас нь л хараад байна. Дотор нь юу болж байгааг бас ингээд хутгалдахгүй. Тэгээд ингээд янз бүрийн өөрийнхөө комментиг одоо интернет дээр хэлэхээр чи өөрөө ирж улсаа хөгжүүлэхгүй юугаа тэрэндээс олон юм орлоод байдаг ингээд хүмүүс амархан барьчихна. Тийм учраас бол би ингээд ер нь харлаа. Энэ 26 жилд монголчууд яаж өөрчлөгдөж вэ? Ямар үе бэлтгэж байгааг надад бол ингээд сонирхолтой харагдсан. Тэн дотроос бол би нэг юм ойлгосон. Би Монголоос гарахад 24 настай байжээ. Тэгвэл мэдрийн үеийн тэр үеийн 90 оны 25-аас 35 насны нэг бүхэл бүтэн үе Монголд бол тэр генерашн байхгүй болчихсон. Байхгүй болсон гэдэг нь яагаад байхгүй болсон гэхээр бол 8 хийгээд гадагшаа гараад тэр чинь 10-аас 20 жилийн хугацаатаар улс орон бол ингээд залгамж үе нэг авч ивж идэг. Тэгээ тэр залгамж үе тасарсан. Тэр ганц манай салбарт биш. Монголын бүх салбарт би боддیں۔ Нэг хэсэг нь архинд ороод, нэг хэсэг нь 8 хийгээд, нэг хэсэг нь одоо шал өөр бизнес хийгээд, нэг хэсэг нь гадаадд сураад, нэг хэсэг нь бүр янз бүрээр ажиллахаар гараад яг тэр үе нэг бужигнаан дунд байсан нэг тийм 10-аас 15 насны зөрүүтэй хүмүүс бол үүлэгдэж байна одоо Монголын нийгэмд. Гэтэл улс төр тэд нар чинь хамгийн идэвхтэй байж шүү дээ. Цөөн тооны. Тэр бол тэгж тэр бидний энэ гарсан тэр давлгаанд өртсөн хүмүүсийг бол хамрахгүй. Цөөн тооны хүмүүс. Зүгээр тэр арчлалтын одоо ардчилсан холбооны юмд одоо орилоод хашгираа явж байсан хүмүүс байна. Одоо тэнд оролцоо явж байсан хүмүүс. Тэднээс үлдсэн хүмүүсийн ингээд сайн бодох юм бол нэг 10% нь хүрэхгүй шахуу хүмүүс тэнд бол байгаа. Тэгээд тэд нар нь олон юм шиг харагдчихад байгаа юм. Үндэ бол тийм биш. Монголыг айгүй их монголчууд их залуу байна. Би яагаад залуу вэ гэхээр бол Америкууд ингээд Монгол руу яваад ирж байна, уулзж байна. Тэг ярьж байна гэсэн чинь танаа ус чинь шүү дээ тийм ээ. Ахмад үе нь байхгүй. Эрт нас барчт юм уу? Эрт одоо ажилгүй болчт юм уу? Одоо дандаа залуучууд. Очоод ярихаар юу ч мэдэхгүй. Юмыг дандаа амьдралаа яаж эхлэхээ мэдэхгүй хүмүүс тэнд адан газруудаар сууж байна. Юмыг яаж хийх нөө хавыг мэдэхгүй. Тэднийг цааш нь авч явах тэр үе нь байхгүй. Ингээд бол аль ч улсад харах очиход бол дандаа ахмад үе нь манлайлаад залуу үе нь сураад ингээд явж идэг. Тэр одоо завсар бол Монголд бол байхгүй байна. За тэгээд энэ иймэрхүү ярьж байна. За энэний тэгээд хор уршиг нь яаж харагдаж байгаа шиг байна? Миний хувьд бол тэрний хор уршиг нь бол монголчуудын хөгжил зогсчихсон байна гэж харагдаж байна. Яагаад тэгэхээр бол бүх юмыг шинээр цагаан цаасан дээр шинээр бичиж эхлэх гээд яаж бичигдхийг урд үеийн зааж өгөөгүй тэр хүмүүст. Яг ингээд нэг тэр чинь тэр ямар ч нэгэн байна хамаахгүй. Ямар ч улс байна хамаахгүй. Нэг тийм залгамж чанар гэж юм алга. Залгамж чанар гэдэг юм бол ингээд тасарсан байна дундаа. Тэгээд бол тэр залуучууд одоо хийж байгаа ажил хийж байгаа тэр улсууд бол сайхан байна. Гой харагдаж байна, залуу байна, энерги хүчтэй байна. Аюу гой улс шүү дээ. Залуучуудын шинэ улс. Тэгээд тэр хүмүүс чинь хүнтэй очиод ярихад хүний сэтгэл зүрхэнд хүрэхгүй байна. Хоёрдугаарт Монгол улс нэг тийм юус тогтолцоотой байна гэдэг. Манай Америкт бол одоо нэг нам нь ялчхад нөгөө нам нь бол одоо ингээд нэг улсын төлөө гэж явж байгаа гэдэг учраас ингээд нэгдээд тэр тангар гөргсний дараа юм уу ингээд нэгдээд нэг хүч болоод явдаг. Одоо хоёр гол нам байлаа гэхэд. Танах бол тийхгүй. Ингээд нэг ингээд энэ намын хүн байсан тэр намын хүн байсан ингээд нам солигдох бол хүмүүс нь солигдоод байдаг. Тийм учраас тэр одоо дамжих одоо тэр одоо идэх тийм одоо тэр их уян хатнаар одоо чөлөөтэйг хурдан дамжуулах гэж ярьж байгаа. Одоо хамгийн түрүүнд та нар сонсон байх Обама хэлсэн шүү дээ.
одоо хэнийг Трампыг ерөнхийлөгч болонгууд нь би бол одоо энэ ерөнхийлөгчийн албан үүргийг маш одоо сайнаар одоо маш хурдан ойлгомжтойгоор ингэж одоо дамжуулж өгнө. Одоо ингэж авч явах нь одоо тэр үеийн бүх аюулгүй байдлыг хангана, одоо бүх одоо юунуудыг хангана гэж. Ерөөсөө энэ бол бүх Америкуудад байдаг тийм одоо сэтгэлгээ. Тэгээд дайсагналцахгүй. Би бол Монголд бол одоо хүмүүсээ дайсагналцж яах гэж бодож байгаа юм энэ илч бай, далтч бай, ер нь их хэцүү. Би бол ингэж альч намын хүнтэй уулзчихсан. Монголоос ирсэн. Тэр намын хүн шүү дээ гэд нэгээ ингэдэг. Тэд чи одоо лаас өшөглөх юм шүү дээ гэд ингэдэг. Тэгэхээр уус яаж өгч юм бэ? Тийм, бивэнтэйгээ дайсагнаад байгаа юм бол үнэхээр боддоор байна. Одоо дайсагнана гэдэг нь зүгээр хутга шууг яриад эсвэл буу шидэн барихтай биш. Сэтгэл дотроо үзээ ядчихээн, доош нь хийжээн. Энэ дайсагналцал одоо юунд байгаад байна? Монгол хүний одоо цуссанд байгаад байгаа мó? Монгол цус гэд бид нэр их ярьдаг болсон. Та энийг юу гэж боддог вэ? Үгүй баха. Би бол бодож яах вэ? Монголчууд бол генетикийн хувьд маш олон үндэстнээс бүрдсэн. Одоо их Монгол улсын үед маш олон үндэснээс бүрдсэн учраас монголчуудын генийн санаа нь бол тийм одоо нэгдмэл биш. Одоо нэгдсэн биш. Одоо жишээлбэл манайхан бол одоо би цэвэр халах гэж чэйжнүүдэд байгаа. Үнэндээ бол генийн судалгаан дээр нь үзэхэд бол Монголд бол өстой 9 бүрийн үндэстэн дэлхийн өнцөг булан бүрээс ирээд олон үеэр ингээд холилдчихсан тийм үндэстэй юм л да. Манайхан бол ерөөсөө яг Аз дотроо ч гэсэн аль аль газар цус солилцсон. Тэр талаас нь харах юм бол тийм одоо их тийм универсалны гэж магадгүй. Гэхдээ миний одоо энэ бодож байгаагаар монголчууд юунд дайсагналцдаг юм бэ гэхээр бол манайхан бол тийм одоо юуны сэтгэлгээтэй. Нүүдэлчдийн тийм нэг одоо нэг хуваа хичээсэн одоо нэг тийм одоо нэг юу гэдэг юм бол одоо юу гэдэг нь тийм нэг отго галын сэтгэлгээтэй жижиг сэтгэлгээ. Ерөөсөө тэр сэтгэлгээг бол манайхан зөвхөн хүчээр барьж ирсэн. Сэлэмний хүчээр барьж ирсэн, одоо бурхны номоор барьж ирсэн үү, Манжи хааны хуулиар барьж ирсэн үү, дандаа ингээд хүчээр явж ирсэн. Тэгээ тэр олон одоо коммунист систем гэлэн бүгд юмд бол одоо ингээд дандаа хүчээр явж ирсэн. Тэр хүч байхгүй болсон байна. Тийм учраас өөртөө дур дурандаа болохоор айгүй хүмүүсийн одоо тэр нэгдэх сэтгэлгээ нь жижигсэн. Хуваа бодоод, дандаа хуваа бодоод, хувийн сонирхлоо одоо нийтийн олонний сонирхлын дээр тавьчихсан. Тэгээд нэг хүн биш, нийтээрээ одоо хувийнхаа сонирхлыг ингээ дээр нь тавьчихаар тэр чинь бол одоо бүгдээрээ ингээд ямар нэг юм задрал унж байгаатай адилхан унтсан. За энэ яг одоо би нэг хэлэх юм бол одоо бяцлагыг шахаж жагаад жоохон удаачхан болно шүү дээ, тий. Хоорондоо эвэлдгүй ингээд арзаагаад ингээд хичнээн шахацсан ч гэсэн хичнээн түүхээс үнэ бяцлах ч гэсэн арзаагаад ингээд бутраад байдаг баг. Тэг манайхан бол яг л тийм байдалтай л байна гэж бодож байна. Энэ нэг одоогийн байдлын тухай ингээд өгөнчж болно л доо. Тэгтэл эн чинь залгамж чанартай болчлаа гэж би харж байна. Одоо тал засаж бүлэглэлд багтаж ээж ямар нэгэн ажил амьдралынхаа хөлийг олдог тийм аргыг сурцсан одоо юу гэдэг юм дэ жоохон хатуухан хэлэх юм бол өсвөрийн цөөнх баригчид бий болчлоо л доо. Ихэн хэр алга унган шир алга гэдэгтэй адилхан тэр хүмүүсийн ямар чиглэлд одоо авч явж байгаас шалтгаалаад дараа үеийнх нь ингэж хуулийг зөрчиж болдсон байна. Ингэж буруу аргаар явах юм бол ингэж хамархан байж болдсон байна. Ингэж бие зовоохгүй энэ юмд хүрж болдсон байна гэсэн тийм одоо энэ англиар гадныхын бол шорткат гэж байгаа. Одоо тэгээд үсэрдэг. Бүх юмд ийм зарцаа шиг үсрээд явчих юм байна гэсэн тийм буруу сэтгэлгээ бол нийгэмд их дамгаалцсан. Аюу хүнд байна. Энэс яаж гарахыг бол би гаргалгааг нь мэдэхгүй л дээ ингээд харахад бол тийм байна. Миний ойлголтоор бол. Гэхдээ бол манайд ганцхан миний одоо бодож харж байгаа юм бол ерөөс хууль хэрэгжихгүй. Баахан л хууль батлаад гаргаад байдаг мөрдөж байгаа юм байхгүй. Тэр хууль хэрэгжихгүй байна гэдэг чинь аюул. Америкч нь болохоор юугаар эрхчлөөний орн гэдэг Америк эрхчлөөтэй биш ээ. Ерөөс бүх юм хуулиар байна. Ганц юу эрхчлөөтэйг бол хүн юу хийх, ямар одоо бизнес хийж одоо ямар мөнгө олох нь бол эрхчлөөтэй. Гэхдээ тэрий чинь зүгээр шилтэй ус шиг харна. Хэдэн төгрөг орж иж байна, хэдэн төгрөг гарч иж байна, зөв байна уу, буруу байна уу гэдгийг хараад нийгэмд нэг тийм хор нөлөө үзүүлэхгүй л тэндээс ус хуваа аваад байлгаад байна. Ингээл хураагаад байлгаад. Ийм маягаар явж байна. Тэгэхэд бол манайд бол одоо тийм шилэн данс мас гэдэг тийм ерөөсөө байхгүй. Нөгөө хитгэн хүн юм хувааж аваад ингээл баримтаа устгачдаг нэг тийм сэтгэлгээтэй. Тэрийг дагаж мөрдөх, хянах, ард түмний хяналт тавих, нийт ухамсар дор байна уу, нийт боловсрал дор байна уу, эсвэл мэдээллийн тийм юу байна уу, одоо хүртэйлг байна уу мэдэхгүй. Америкт нэг сони юм нь болохоор бол эдгээр чинь мэдээллийн сангийн улс. Бүх юм мэдээлэл бол одоо компьютерт орчдөг. Гэхдээ сайн мэдээлэл орохгүй.
өөрөө чинь тухай хамаг муу мэдээлэл нь орно. Тэгэхээр бол ямар нэгэн дараа юм гараад ирэхэд шүүгээд өсгөр муу л гараад ирнэ. Тэгэхээр бол хэрвээ тэр нэг муу мэдээллийн санд нэг хадгалуулсан хүн бол тэгээд насан туршдаа одоо тэр одоо ядуу одоо гудамжны гуйлагчны замд орно. Энэ их аюултай. Одоо тэгээд бол чөлөөтэй юм шиг ойлгож байгаад 17-8 наснда аав ээжийнхээ үгэнд орохгүй явж байгаад ингээд буцаад тэр хар дансанд орчихсон хүмүүс шүү дээ. Одоо энэ гудамжинд байна. Одоо энэ хамаг бүтэхгүй юмнууд хийж дандаа тийм хүмүүс. Энийг бол сургуульд нь заадын сургадын гэхдээ бол тэгээд хүн хүний тархины хөгжил өөр, хүлээж авах чадвар өөр юм чинь тэгээд нэг 50-аас 70% нь хүлээж авч байгаад 20-30% шигшигдэж үлдээд тэгээд яг тийм салбар орч. Манайд бол тийм байхгүй шүү дээ. Шоронд живж байсан, мууч хийжсэн хүн бай, маргааш нь бол саятан болдом уу, нөгөөдөр нь болохоор нэг газрын дарга болд юм уу. Тэгээд бол одоо тэр хүмүүсийн хооронд нь одоо тэгж ялгадаг тийм ялгаа бол байхгүй болсон. Тэр бас нэг аюул байна манайд. Саний тийм холилдож байна тий. Сонин тодорхойлт байна. Тэгээд хүсээгүй өнөөдөр одоогоор бол 150 мянга л гээд байгаа. Тэгтээ тэрнээс чи илүү ч байж магадгүй монголчууд гадагшаа гараад цагаач гэнэ дөрөв хүч гэнэ ингээд гадаадад амьдардаг монгол цагаачдын түүх бичгтээ эхэллээ л дээ. Та энд ирсэн анхны монголчууд одоо Эрдэм намын мөнх хөөгөөд өөрөө хэлэх юм бол тэр хараар ус тийм ээ аль бие усаар амьдарч байгаа монголчууд Америкт амьдарч байгаа таны мэддэг монголчуудын хувьд энэ түүхээ яаж бичиж гин гэж бодож байна. Энэ бол Монголоос Америк руу орж исэн монголчуудын давлгаанаас шалтгаална. Үе үеэрээ хэсэг давлгаагаар орж исэн манайх. Одоо энд бол 90 оны 97-8 он 95 оноос хойш тэр үед бол монголчууд тун цөөхөн орж ирсэн. 2000-аас 2005-6 он хүртэл нэг хүчтэй давлгаа орж ирсэн. Тэр орж исэн давлгаан дотор гяндангийн хоригдолж орж ирсэн, генералч орж ирсэн, ерөөсөн Монголын бүх хүмүүс орж ирсэн. Бүх салбарын хүмүүс. Тэгээд бол Монголд хийжсэн юм энд хийсэн. Хууль дүрм мэдэхгүй, арх хүн, нэгнийгээ хутгална, аална, зүгээр аваарт орно, амиа хорлно ингээд нэг юм монголчууд одоо тийм одоо нэг chaos гэж замбрааг болж ирсэн. Аюу хэцүү гэн. 2006-7 он хүртэл миний ажилласнаар яг тэгэхээр бол би энд одоо дандаа муу юм болсон тохиолдолд монгол хүний одоо юунд хойдын буян дээр нь явж исэн. Би өөрөө ингээд оршуулганд нь ороод ингээд оролцоод явсан монголчуудын тоо надад 34-5 байдیں۔ Би ингээд тэр тэдэн оны тэдэн сарын тэдэн нас барлаа тийм шалтгаанаар ингээд бичиж яваад идэг байхгүй. Тэр чинь түүх шүү дээ. Тэр чинь одоо сайн ч муу ч тэр хүн бол одоо монгол хүн шүү дээ тий. Тэр үеэс нь хардаг байхгүй. Тэгээд бол тэр үе нь бол ингээд тэр хүмүүс чинь бас ингээд цэвэршдэг юм байна. Нэг хэсэг нь ингээд бас ингээд яваад нэг хэсэг нь нас бараад нэг хэсэг нь гудамжинд гараад яхаа алдаад ингээд дотор шалгарл явууд юм байна. Тэрний дараагийн үе орж исэн монголчууд болохоор Солонгосоор дамжиж орж ирсэн. Яг үнэ тий. Солонгосоор дамжиж орж исэн монголчуудын давлгаа болохоор ямар байсан бэхээр бол англи хэл мэдэхгүй. Гэхдээ ажлаас орсон. Хүний дор ажил хийдэг, ажлыг голдгүй, тийм ингээд ийм хөдөлмөрийн үнцнийг мэддэг. Сахлаг баттай болсон. Сахлаг баттай болсон, юмыг ойлгодог болсон. Сурахын төлөө явдаг болсон. Тэр монголчуудын юу бол нэг 2010-аад он хүртэл үргэлжилдэг. Тэрнээс хойш орж ирж байгаа монголчууд бол ингээд бас янз бүрийн шатанд орж ирэхэд бол Монголд ч бай хаач монголчууд ерөнхийдөө бол ингээд нэг юм оюун санааны хөгжсөн байна. Нэг үе явууд бол тэр замбраагүй байдлаасаа бол ингээд ахаад бүр одоо нэлээд юм үтцсэн байна. Монголд одоо ирж очиод их задгаа болоод ирэхээр монгол хүн чинь юм мэддэг болно шүү дээ. Гаднаас юм ороод ирэхээр мэддэг болчиход. Тэгээд Монголоос орж ирж байгаа хүмүүс бол хэрсүүчсэн 2000 оноос хойш бол. Тэгвэл бол монголчууд бол ингээд найз нөхдөөрөө ах トゥ нараараа гал болж амьдардаг болсон Америкт. Америкт одоо юу? Одоо бол тийм. Ерөнхийдөө одоо тэдний ах トゥ наргээ тэгэхэд 20-30 хүн байна. Тэдний найз нөхдөд 20-30 хүн байна. Тэгээд тэд нар шинээр хүн урж авахтаа шинээр ирсэн хүн бол яахгүй. Одоо газартахгүй. Анх одоо 2000 оноос өмнө иржсэн монголчууд байр авахгүй одоо Сан Францискогийн тэр төвийн талбай дээр очиод унтаад 2-3 хоног унтж байгаа. Тэгээд байр маяр олсон гэдэг хүмүүс маш олон юм ярьж байна. Тийм бол байхгүй. Эрэгтэн байр нь бэлэн, ажил нь бэлэн, бүх юм нь бэлэн. Бэлтгэлтэй болж ирсэн. Энэ бол яг нэг ийм урсгал бас ороод ирж байна. Тэгээд бол тэрнээс гадна энд байгаа монголчууд ингээд хөл улаан болохгүй нэг 20 жил ингээд бужигнаад явж итэл бас юм жоохон амьдралын дөртөө болж итэл эдний өөр хүүхэд бол одоо 20 гараад ингээд энд ингээд өсч өндөгөөд одоо Америкт өссөн нэг үе гарч ирж байна. Энэ үеийн хүүхдүүд чинь жоохон одоо дунд сургууль мургуулж явжсэн хүүхдүүд бол энэ дээд сургууль төгсөөд ажлын зах дээр очиод бүр бага байсан хүүхдүүд бол дээд сургуульд ороод ингээд нэг тийм 20 жилээр давтамжтай нэг үе өөрчлөгдөж шít. Тэр үеийн залуучууд бол одоо дээд сургууль төгсөөд амьдрал руу төрж орж иж байна. 22-оос 25-6 насны одоо тийм одоо би бол одоо жишээл манайд бол IT одоо компьютерийн салбараар бол нэг
10 хүн байгаа л байсан. Одоо тэгтвэл 70 80 болчихсон. Тэдний 70 80 хүний 50 60-аад нь дандаа залгууч. Яг тэгээд Америкийн системээр явцсан. Яг энийг ойлгодог. Хэл нь болохоор унган хэлтэй энэ хүмүүс болж ирж байна. Гэтэл бол надад бол энэ дээр бол нэг юм ажиглагдсан. Энэ хүмүүсийг бол манайхан бол одоо холыг бодож байгаа. Монголчууд бол тэнд ингээд очоод хөлөө болоод өөр хүүхэд нь ингээд хүчтэй болоод дарааг бол Монголын сенат одоо Америкийн сенатад суугаад Монгол оронд лобби хийнэ гэсэн бодож байгаа юм. Тэр худлаа. Би бол тэр бол жоохон эндүрл. Яагаад тэгэхээр бол альва хүн ямар хөрсөн дурган тэр улсынхаа нийгмийнхаа хүн болно. Хилээд дагаад сэтгүүн өөрчлөгдөн. Кичнээ монгол хэл сайн сургалаач гэсэн ах үеийн ингээд Америк учраас бүх юм дагаа явчихна. Тэр хүмүүс бол монгол ах мэдэхгүй шүү дээ. Монгол ах мэдэхгүй чинь Монголыг хайрлахгүй шүү дээ. Монголын төлөө их санаа зовхгүй шүү дээ. Тэгэхээр бол ерөөсөө тэр ингээд үе алга болно гэдэг бол ерөөсөө 1 2 3 дахь үе дээр биш. Ерөөсөө ганцхан үеийн асуудал юм байна. Одоо бид тэр өөрсдөө өөр хүүхдээр бодож шүү дээ. Тэд чинь яаж монгол хүн болох вэ? Яаж юу яах вэ? Одоо монгол сэтгэлгээтэй болох вэ гэдэг одоо ганц шаналж шүү дээ. Таны яриа явсаар яжгаад хэдэн зуун мянгаараа гадагшаа гарцсан монголчуудын өөр хүүхдүүд хэдэж монгол хүн биш болно. Монгол хүн байж чадахгүй гэдэг дээр тогтчихоо да. Би бол огт чадахгүй гэж бодохгүй. За чадаж магадгүй. Гэхдээ бол 50-аас дээш хувь нь бол чадахгүй юм шиг байна. Энэ бол ерөөсөө ганцхан монгол биш юм байна. Ерөөсөө бүх гадны орж ирсэн үндэстнүүд адилхан байна. Би зүгээр л өөрөөсөө одоо нэг 30 жилийн өмнөх юм ярив. 50-ны монголчууд бол биднээс 30 жилийн өмнө орж ирсэн. Америкт 60-аад оны үед. Тэр 50-ны монголчууд бол одоо энд 20 дайж байна. Монголоор ярьдаг хүн тэднэрт нэг байхгүй. Бодод үзтээ. Нэг бол хятаар ярина. Хятад хэлэндээ муухан бол англиар ярина. Тэр хүмүүстэй ярихад бол би л Чингисийн удам Чингисл гэж ярина үхээс шүү. Тэр монгол хүний тэр хүний одоо ах вэ, сүн шиг одоо янз бүр юм бүгд үздэхгүй. Тэгээ тийм хүмүүсийг Америкт ингэж хэлдэм бэ гэхээр бол банана гэдэг. Банана бол ингэ шавшаар. Аазхан бол ингэ шараар ирдэг. Хуулаад үзлээ дотор нь цагаан. Сэтгхүй нь болохоор одоо ингэ Америк сэтгхүйтэй. Тэр цагаантай ялгаа байхгүй. Банан. Бид нар өөрсдөө банана гэдэг байхгүй. Банана хүмүүс. Ингээд бол харахад бол Аз дотор бол цагаан. Ингээд банан чинь шар хуулаад үзсэн бол дотор нь цагаан шүү дээ. Яг юм. Таны хүүхдүүд бас яг би бол одоо хүүхдүүдээ бол бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бол бид нар бол нэг дүрмтэй. Гэртээ бол ерөөсөө монголоор ярина. Монгол ус хэлээр эцэж ярихгүй хүүхдүүд. Хооронд гадаа хэлээр ярихгүй. Гэтэл гэртээ англиар хагас дутуу ярьдаг одоо ганц монгол үг мэдэхгүй өөр хүүхдээ монголчууд бараг 80% байна шүү дээ. Хүүхдээ өөртөө англи хэл сурах гэдэг юм уу мэдэхгүй. Хүүхдээ инхрилд юм уу мэдэхгүй. Яг тэр монгол хэл заагаад монгол хэл сургах гэсэн тийм сэтгхүү ус манайхан байхгүй байна. Их сони монголчууд. Тэгэхээр би хятад ээжийг харлаа, Япон ээжийг харлаа, Орос ээжийг харлаа. Хүүхд тэр их гэдэг чинь чухал юм байна шүү дээ. Яагаад их гэдэг хэлээр их хэл гэдэг шүү дээ, тийм ээ? Яагаад тэгэхээр их хэл гэдэг чинь ээжийн их байхгүй юу? Их багын их биш. Тийм учраас их хүн нь тэр хэл сургадаг хамгийн гол учраас их хэл гэж байна. Эцэг хэл гэж монгол хэл байхгүй үстэй тий. Яг л юм байна. Тийм учраас бол одоо тэр эцэгхийн ихүүд энэ одоо ээж нар ганцхан монгол биш гадны хүмүүс өөр хүүхдтэйгээ бол кичнээн одоо төрөл хэлээрээ ярьж одоо тэр тэмцэж байна. Энэ тэмцэл манайхан дотор харагдахгүй байна. Юусоо байх. Тийм учраас энэ уусна гэдэг асуудал чинь ерөөсөө нэг үеийн асуудал юм байна. Энэ дээр манайхан бол бодлого явуулах хэрэгтэй юм байна. Одоо хятадууд эдгээр бол бодлого явуулж штэ. Одоо бус тусууд одоо жүүдүүд Sunday school гэж яагаад байгуулсан гэхээр христүүдэд өөр хүүхдээ алдаад байсан учраас яг чөрч явдаг өдөр нь сургууль нээсэн Sunday school. Тэгээд одоо бүтэн сайнны сургууль нөгөөдөл нь христианууд нь чөрчтэй явдаг, жүүдүүд нь сургуультай явдаг. Тийм учраас тэд нар бол ерөөсөө ингэж юу болж хувираагүй. Тэгээд ингэж эдгээр чинь Далай лам асуусан асуулт байдэн шүү дээ. Энэ жүүдийн хамгийн мундаг хүнээс би нэг яриаг нь сонсч ирсэн. Юу гэж асуусан гэдгсэн чинь Далай лам ингэж асуусан. Бид нар одоо төвдүүд нэг 6 сая хүн байна. Ихэнх нь төвдтэй байна. Нэг 200 сая хүн гадна байна. Тэгтэл одоо миний нүдэн дээр 60 жилийн дотор төвдүүд маань ингээд хинчвшуулууд ингээд бутраад алга болж байна. Тэгэхэд 2000 жилийн өмнөөс түүхтэй ирсэн жүүдүүд юун дээрээ одоо ингэж оршин тогтно вэ? Асуусан Далай лам асууж авахгүй дараа асуудал. Тэгэхэд бол ерөөсөө ингэж хэлж. Биднэрт бол нэг юм жохон ном байсан. Тэр ном дээр бүх юм бичээтэй байдаг. Тэрэг хүн болгон хаяагүй. Тэр ном. Тэр номоо хаяагүй учраас бид нар бол юугаа соёлоо хаяагүй.
соёлоо хаяагүй учраас бол бид нар бусдын соёлд усав. Өчнөөн олон орнд дамжаад өчнөөн улсад тараад хилэн нусцсан байсан ч гэсэн тэр өөрийн гэсэн зүрх сэтгэлийн соёлоо хаяагүй учраас бид нар бол нэгдээд нэг дор эрэхтэй бол хилийн сэргийч гэсэн. Тийм учраас тэр нэг одоо юутай сүжиг гэж хэлэхгүй одоо тэр нэг юутай одоо тэр юу гэдэг одоо сэтгүүтэй сэтгэлтэй тэр байх бол одоо хамгийн чухал. Өөр юм руу орохгүй өөр юмд ингээд эзлэгдэхгүй гэж. Одоо манайхан бол тэгж чадахгүй шүү дээ. Би Монголыг бол олон шашинтай ямар үндэстэй юм гэдгийг нь бол одоо мэдэхгүй. Гэхдээ бол ингээд манайхан бол ингээд солонгосуудыг дагаал нэг хэсэг нь христ болоод нэг хэсэг нь ингээд буддист нэг хэсэг нь юу ч ингээд яваад шүү дээ. Тэгэхээр бид нар бол оюун санааны тийм нэгдэл бол монголчуудын дотор байхгүй учраас гаднаагаа монголчууд нэгдэж чадахгүй. Бусад орнууд бол ерөөсөө юугаараа нэгдэх хэрэг шашнаараа нэгдэж байна. Шашнаараа нэгдэж чадахгүй нэг улс шашин хоёр хуваачаараа салаа явчихна. Украин, Орос хоёр яагаас салсан? Малын Рус, Бушоо Рус тийм ээ. Нэг нь католик, нөгөө нь ортодокс. Тэгэл салцсан. Тэр чинь Киев Орос гэдэг эртний Орос шүү дээ. Одоо Украин гэдэг чинь. Одоо тэгээд алалцаад юу болж байна тийм ээ. Энэ бол ер нь бол манайхан бол ингээд эрхчлөөтэй байна, олон шашинтай байна гэдэг бол манайх шиг бүр 2-3 сая хүнтэй жижиг оронд бол ерөөсөө энэ бүтэхгүй асуудал. Тэгээд бохор байна уу, бүдүүлэг байна уу, ямар байна. Тэр буддизм нь одоо хэдэн үеэр ирсэн байна уу? Тэрийг жоохон орчин үеижүүлээд модернац хийгээд өөрчлөөд тэрийг байлгаж яд юм уу? Тэгэхгүй бол одоо монголчууд чинь одоо муунэл гин, христлэг одоо ингээд хүмүүстэй ойлгож чадхаа байчихэд шүү дээ. Харин тэгэхээр наа чин дахиад нөгөө ардчлалын үнэт зүйл энэ бол эрхчлөө гэж ярина л да. Тэгжиж бодож бас таны яриаг сонсож байгаа хүмүүс байгаа бах. Зарим нь таны энэ яриад нэг таалагдахгүй л баг. Нийтгүй одоо би бол тэгээд дээр үзэн ядадахын байхгүй. Гэтэл бол над дээр ирээд хүмүүс бол одоо бурхны шашин эднэрээд хачин юмэрээд байхаа болоорой гэд занах гэдэг юм уу зотох гэдэг юм хүмүүс ирж байгаа. Тэгэхээр би байна. Энд байна. Би бүр тэм хүмтэй уулзч чи тэгээ яах юм намайг яач чадахгүй шүү дээ би хэлгээд бол айлах гэж ирдэм үү яа гэм мэдэхгүй. Энэ шүү дээ их тийм сони яриа руу орж ийн та хоёр яриа. Ерөөсөө байдлын юм биш үү? Бид нар ерөөсөө монголчуудын дотор байдал яг л юм байдаг. Америк олон хотуудаар явж ялаа. Ер нь ч гадаад амьдарч байгаа олон монголчуудтай уулзж хахад монгол хүн олон байгаа газараасаа зүгтааж байна. Гэтэл та болохоор аймаг овгороо хамаатан саднараа ингээд нэг юм бүлэглэл үүсгэхэд амьдарч эхэлж чинь гэж яриад шүү дээ. Гэтэл зарим газар бүр огт тэхгүй байна. Монгол хүнээсээ зүгтааж байна. Яагаад тэр вэ? Энэ байна. Энэ одоо яг монгол хүн чинь өөрсдөө шүү дээ тийм ээ. Нэг нийгэмшээг хүмүүс юм байна. Одоо нийгэмшээг. Ерөөсөө л нийгэмшиг гэж юм чинь их чухал юм байна. Нийгэмшиг хүн. Хүн бол нийгмийн нэг элемент байх ёстой. Тэгэхээр чи энэ ч сүргийн сэтгэлгээтэй ингээд айгүй тийм бие дааж явах гэсэн сонирхолтой. Тийм хүмүүсийн хоорондоо нийлэхээр эрх ашигын зөрчил үүсэж байна. Хоорондоо. Тэгэхээр монгол хүнд нэг ийм асуудал байна. Нэгэндээ үерхэн үерхэд бол ингээд ойртохтой болохоор танаа манаа хил хязгаараа мэдхгүй бүр ойртно. Тэгээд бүр их гомдно. Бүр их юм хүснэ нэгнээсээ. Тэгээд дайсан болоо сална. Нэг нь бол нэгнээсээ холгоод юм уу мөнгө аваад юм уу сална. Ингээд Японууд чинь тийм штэ. Ингээд бол хоёр хүн бол хоорондоо бол тэр хязгаараа мэднэ. Одоо border line гэдэг дээр яриад хил гэдэг. Хүний хил рүү хамаагүй ороод ирсэн хүн чинь хэвгүй байдалд орд юм байна л да. Буцаад нөгөө хилээсээ гаргаа хийчихаар. Нэгэн бол нөгөө хүн хэвгүй байдалд орд юм байна л да. Тийм учраас бол тэр хил заага хувь хүнийхээ хил заагийг болохоор манайхан бол ойлгодгүй юм байна. Хүнтэй харилцааны хил зааг хэмжээ хязгаарыг мэдэхгүй байх гэдэг нийгэмшээгийн шинжээ гэж хэлэх гээд байна да. Нийгэмшээгүй юм. Ингээд нийгэмшээгүй хүмүүс чинь нэг саамширч нэгнтэйгээ ойртоод хамаг буруу юм мэдээд тэрнээсээ болоод үтсэн ядаад тэрнээсээ болоод гомдоод дахиж уулзахаасаа залхаад ингээд салаа явчих. Тэгээд бидний хувьд бол миний хувьд бол ингээд яг хөдөө өссөн энэ тэнд явлаа, Оросоор явлаа ингээд одоо ингээд гурил илтгэх юм бол одоо ингээд нэлээд олон ухаад байхаар зөөлөн болчдөг шүү дээ. Тэрэн шиг хат үг сонслоо, хүнд хөлөгтүүлж үзлээ, араа хүн хөлөгтэйг баг. Ингээ яваад байхаар тэр чинь ингээд ийм нийгэмсэн орнуудаар дамжаад Япон гэдэг ингээд яваад байхаар тэр хүмүүс чинь харах миний өнцөг өөр байгаа байхгүй юу? За тусалч би буцаад тусна гэхгүй. Тэгээд би зөндөө олон монгол хүн тусалсан. Зөндөө олон юмд явсан. Гэхдээ бид хизээч тусна гэж байгаагүй. Бараг баярлаа хэлжсэн хүн хэд байсан юм бидэхгүй. Би тэр над баярлаа гэж хэллээ тоолоогүй. Гэхдээ бол миний хувьд яг хөө ингээд хараа явахад бол би бол тийм цухтдаг тийм одоо
хүн биш. Аль болохоор хүмүүсийг ойлгох. Янз бүрийн төвшинг үнэг ойлгох. Тэр чинь боловсралгүй, чадваргүй одоо жишээлбэл одоо тэр сэтгэл нь одоо хатгүй өчнөө монгол хүмүүс байна. Эрэгтэй, эмэгтэй. Тэгэд хүн ингээд чинь нэг сонь юм лээ л дээ ингээд зовоод ирэхээр хүнээ нутагт ингээд ирэхээр ингээд зовлонгоо ярихад ингээд тайвширдаг. Тэгээд ядахтаа би тусалж чадахгүй юм хүнээс сонсдог. Сонсоод бол нэг 2 3 хаа нэг тийм зүгээр нэг одоо магтсан ч юм уу өргөсөн ч юм уу гэлдэг. Тэр хүнд чигтэй их баярлалтай. Яг л ийм байдаг юм лээ. Тэгтээ бол би тэр зогтөг барьдаг гэдэг бол тэр хүмүүс бас өөрсдөө асуудалтай байхгүй. Та ойлгож байгааз? Өөрсдөө асуудалтай. Тэр хил хязгаараа юу яахгүй давж ихт орж ирээд гомдсон юм уу янз бүрийн юм болцсон байгаа. Тэрнээсээ болоод цухтаад үргээд юм агараа явчихдаг юм сайн. Яг нь ер нь бол олон жилийн өмнөөс гадагшаа гарсан монголчуудын хувьд бол ер нь бол аятайхан амьдраад хүн шиг амьдраад явж байвал энэ алаг мөрцгийн хаан ч үсэ яах вэ гэж боддог. Яг тантай адилхан бас ингээд нэлээд дээр үед Монголоосоо гараад аятай сайхан амьдарч байгаа хүмүүс. Гэхдээ тийм штэ гээд энэ үгийг хэлээд өөрсдөө зөвтгдөг. Гэхдээ Монголд маань хэн үлдэж энэ Монгол улсыг маань хэн авч явах вэ? Залуус маань яг ийм өөрийгөө зөвтгөж хэлсэн үгнүүдийг нэрэл тэмдээ миний хаана амьдрах яах вэ гэд явуучвал яах вэ гэж заримдаа бодогдох. Би бол нэг юм дээр ойлгосон. Яг худлаач хийж болно, үнэн хийж болно. Альва нэг улс үндэстний 25% хүртэл нь гадагшаа гарах юм бол тэр үндэстэн бол оршин тогтнож чаднаа. Монголчууд болохоор 2.5 сая хүнтэй бол 25 биш 10% нь 250 мянган гадагшаа гарчих юм бол тэр үндэстэн байгаад байна. Тэрнээс илүү хүн гадагшаагараа явчих юм бол тэр үндэстэн мөхнөө. Ийм болд юм байна. Энэ мөхсөн гол шалтгаан иймэрхүү юм тохиолдож исэн, түүхэн тохиолдож исэн шалтгаан бол одоо юу гэдэг Ирландууд гэдэг улс байна. Ирландууд Америкт 40 сая байна, Ирландда 4 сая байна. Ингээд Америк чинь бүх одоо юмны цөм нь Ирландууд байдаг шүү дээ. Уг нь бол тийм яг ингээд цагаан арснуудын цөм нь Ирланд байдаг. Тэгээ гараа явчихсан. Тэр бол бүр харьцаа нь бүр тэгээд алдчихсан. Тийм учраас бол энэ жижиг үндэстнүүд Монгол шиг одоо Казахстан гэдэг юм уу, Киргизэн гэдэг юм уу тэр тодорхой хэмжээнд хүн амын бүтцэнд нөлөөлөхгүй хэмжээний хүмүүс одоо тэрний дотор бариад гадагшин хүмүүсээ гаргаж байх нь бол зүгээр юм уу? Тэр гадна байгаа хүмүүсийн бол одоо жишээлбэл 250 мянган хүний одоо миний бодоход бол нэг 50-аас 60 мянган буцаад Монголд очно. 5-1 муугар бодъё л доо. Сайнаар бодох юм бол 3-1 очно. Тэр хүмүүс очихгүй байсан ч ах トゥ удам хамаатан саданга одоо ингээд байн холбоотой. Одоо Баяргаан засгийн газрын үед байна уу? Одоо Сүв Батуулдын засгийн газрын үед байна уу? Гадныхандаа зөрүүлж их тийм сайхан мессеж өгсөн шүү дээ. Тэр их зөв мессеж байсан. Тэгээд бол яг эцэст бол Монголын эдийн засгийг одоо ингээд хөгжөөд байна гэдэг байгаа эдрийн тодорхой хэмжээний хувь хүнд оногдох үүрэг тэр үүрж байгаа үүргийг гэр бүлд оногдох үүрж байгаа үүргийг гадна байгаа монголчууд үүрж байгаа шүү. Төр засгаас тэднэрт өгөө тэгээд байгаа юм ерөөсөө байхгүй. Нэг тэр 20 мянган төгрөг юм уу 20-30 доллар өгөөд бол тэр юу ч биш шүү дээ. Энд байгаа монголчууд 2-3 мянган доллар сард өгдөг хүмүүс зөндөө байна. 4 мянган доллар өгдөг хүмүүс байна. Даад чадахгүй махыг 100 өгдөг хүмүүс байна. Монголд амьдрал нь тасарчаагүй тэр хүмүүс чинь нэг бас энэ гадна байгаа монголчуудын их мөнгө их оруулж ирж ингэж өгж байгаагаар Монголд байгаа хүмүүс эвдэж байна. Айгүй мундаг гар утас барьдаг, айгүй гоё машин барьдаг. Тэг ингээд ийм болцсон. Бүр ингээд тийм одоо нэг амтнд ингээд нэг одоо хэрмэнд юм өгөөд их юм бол хэрэм гүйж ирээд идэг болчихсон. Тэрнтэй адилхан заавал авах санаатай тэгээд нөгөөдөл нөхгүй уурлахгүй санаатай иймэрхүү байд юм байна. Ингээ хараад байхад энд нэг аюул байна. Гэхдээ бол би бодож байгаа шүү. Тэр уул уурхайн хөгжөөд Монгол хүн дээр нь ялцсан юм нь юу байгаа юм? Цүүн тооны компани, цүүн тооны хүмүүс л хөгжөөд баяжаал үсттэй. Тэгэхэд тэр Улаанбаатарт байгаа ард түмнийг ихэнх нь Солонгост, Америк тэр байгаа хүмүүс гэр бүлээ бүгд хийж шүү. Тэдний гар дээр л амьдарч шүү. Энэ бол худлаа ш. Би яа тэгэхээр энд мөнгө шилжүүлдэг хүмүүсийг ингэ мэддэг байхгүй. Мөнгө банкар шилжүүлэхээр энэс чинь хувь ам. Тийм учраас хувь хүмүүс нэг 5-10 хүн ингэ мөнгө шилжүүлнэ. Тэр нэг шилжүүлэхэд амархан Монголдо бэлэн мөнгөтэй энэ бэлэн мөнгөтэй байж байгаа мөнгөний аваад тэрнээс мөнгөний өгч штэ. Тэндээсээ нэг хэдэн хувь юм уу нэг 1-2% шимтгэл авдаг мөнгө мөтгөл авчна. Ингээд мөнгө шилжүүлдэг хүмүүсийг хараад байхад бол нэг ганц нэг шилжүүлдэг хүмүүстэй хэдэн жилийн өмнө уулзахад бол сард 100 мянган доллар шилжүүлж хэрэгтэй. Жишээ нэг хүн. Яг 100 мянган доллар тэр хүнээ дамжуулж шилжих хэрэгтэй. Тэр чинь дандаа нэг жижиглэнгээр олон хүнээс шилжсэн юм ингээд нэг тэгээ 100 мянгат чих мөнгө шүү дээ.
6 хүн бол 600 мянган доллар шилжиж шүү дээ. Тэр бол зүгээр нэг энэ хавийн хотын шилжиж шүү дээ. Тэгээ Америкт бодоод үзэх юм бол 6 мянган хүнээс 600 мянган доллар шилжиж байгаа. Америкаас 350 мянган доллар шилжиж шүү дээ. Тэр чинь тэр мөнгө бол дандаа хүнд хүрж байгаа. Гол нь тэр талхыг авж байгаа, гурилыг авж байгаа, махыг авж байгаа тэр мөнгө бол дандаа энд хүмүүс хөлсөө өмөрсгөж олсон тэр мөнгө байгаа. Тийм учраас бол гадна байгаа монголчууд бол зүгээр газрын гаваар ингээд зайд гээд хайцсан тийм одоо манай хошин шогийнхны яриад байгаа юм шиг одоо манай тэр ясаа битээ хавцар тавиараа гэд ингээд одоо орилоод одоо тийм хэлдэг штэ. Гадна монголчууд одоо манайхан одоо яс тавьдаг газар монголчин биш шүү. Та нар ясаа тавих гэж ирвэл дэмий шүү гэж ингэж ярьдаг штэ. Шогонч тэгэж ярина. Одоо тэр нэг хин нэгэн хүний яриа байх. Тэгтээ тэр үнэхээр эх орноо бодож тэгэж хэлсэн үү? Даапаал тэгэж хэлсэн үү? Тиймэрхүү үндэ бол тэр яс тавих асуудал байхгүй шүү дээ. Тэр чинь чандралал ингээд шатаагаал дуусаад тэр асуудал байхгүй. Техник хөгжиж зүйлс заавал Монгол яс тавих асуудал байна. Бас би энд тийм үг айхтар үг хэлж байна. Би сонсоог болохоор эсвэл би сонссон ч нөгөө надад ойрхон биш болохоор өнгөрөөцсөн болов. Тийм айхтар хошин урлагийнхан гэхдээ тэр хошин урлагийнхан цаана хэлсэн хүн эзэнтэй тэр чинь байсан. Тэгээ яг одоо боёо бол яг гаргаж ирсэн. Тэр яг одоо фаны болгож тийм ээ одоо тэр юу гэдэг одоо сонирхолтой болгож. Тэгэхдээ бол одоо тиймэрхүү ингээд одоо маягаар одоо тэр чинь энд байгаа хүмүүс чинь Монголд хэрвээ Монгол улсын иргэн чигээрээ гадны иргэн байсан ч гэсэн тэр хүн өөрөө дуустал ах トゥ нарын дуусна тэр хүн бол тэр мөнгөө шилжүүлсээр л байх болно. Тэр бол ураг төрлийн ах トゥ нарын одоо холбоо бол тасарна гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Тэгээ тэр хүмүүс бол одоо Монголын нийгмийг бол одоо энэ ядарсан үед нь авч явж байгаа. Таны бичсэн миний өссөн Монгол ах уу гэд эмээтэйгээ хөтөлсөн хүүхдийн зураг бүхий хавцтай ном нилээ зарагдаж хүмүүс бас уншиж ах шиг байна л да. Та ч өөрөө тэрийг интернет орчинд нилээ сайн ойлгуулж хүмүүс бас тэрийг чинь сонирхож их асуух юм шиг асууж ах шиг байсан. Гэхдээ Монголд очихыг мэдэхгүй нэгсэн мөртлөө энэ номоо ингээд бичээд зардаг. Энэ хоёрын хооронд нэг зөрүүл байгаа дах шиг байна. Тэрийг бол одоо хэлэх юм бол амархан. Ийм юм байна. Манай одоо эмиг их бол одоо 100 хүрсэшгүй наслаар насварлаа. Тэгээ би бол нэг 18 хүртлээ бол тэр эмигтэй байлаа. Одоо бүр одоо би багасаа 2 настайгаас 18 хүртлээ. Тэгэхээр тэр хүн бол тэр түрүү нийгмийн хүн. Тэгээд бол тэр манай аав ээж юу вэ? Манай эмээгүй юу вэ? Манай эмээ урт наслсан учраас би тэр тухайд нь хажууд нь байсан. Одоо бол би ингээд бид нар чинь 50 гараад ирлээ шүү дээ. Гэтэл одоогоос 30-аас 40 жилийн өмнөх ах байхгүй болсон Монгол. Ахуу бол хүнээ дагаад байхгүй болчихдог. Ахуу өөрчлөгдөд байдаг. Ахуу өөрчлөгдөөр хэл нь өөрчлөгддөг. Монгол улс нүүдэлчдийн улс гэж хэдий хэлж байгаа ч гэсэн одоо Улаанбаатарт өссөн бай. Миний үе тэр байтгаа хүмүүс нүүдэлчдийн ахын үгийг бараг мэдэхгүй. Толбочиг уншиж ойлгох юм уу мэдэхгүй. Ийм байдаг. Тийм учраас яг тэр нүүдэлчдийн ахуйд өөрөө өссөн учраас тэр эмээгийн ярьжсэн тэр бүх юмыг бол би бичээд үлдээчээ. Үлдээчээ гэж бодсон. Монгол хэл нь бол манайхны хэл бол бас буруу тийш яваад байна. Манайхан бол яадаг нэг хэлбэр бариад гэдэм үү нэг тийм гадны юм тэгш хоорхолтой өөрийнхөө төрөл хэлээ эвдээд монголчуудын бол одоо 200 жилийн өмнөх хэл 100 жилийн өмнөх хэл одоо 40 жилийн өмнөх эмээгүй монгол хэл бол ерөнхийдөө бол адилхан байгаа юм. Тэрнээс хойш одоо сүүлийн 20 жилийн монгол хэлүүд их өөр болсон байна. Үгүй нэг бал хоёр бал гадны үг тэг гадны хэл үг тэгээд монгол үг нь аюу ядуу болсон цөөхөн болсон. Тийм учраас тухайн хэлийг үлдээе. Тухайн хүмүүс яаж амьдэрсэн бэ? Тэр ахуйг нь бичээд үлдээч. Нүдээр үтсэн чинь хажууд нь байсан чинь тэр хүмүүс ямар байсан. Одоо ярих юм бол тэр хүмүүс одоо яагаад гэх юм бол тийм одоо манайхан бол ингээд нэг Жак Мач нэг хүн ирэхээр л ингээд дагарч чанараад байгаа байхгүй гадны хүн ирэхэд. Тэр л мундаг юм шиг. Тэр л мөнгөтэй учраас тэр хүн бол мундаг гэж бодож штэ. Тэгэх юм бол зүгээр бидний хажуудаас нэг чугунцуул тэрнээс тутахааргүй мундаг байсан байгаа байхгүй. Тэр хүн бол тэр гэрийн одоо юу гэж сургууль гэж гэрийн сургууль. Үе дамжаад гэрийн сургуулаар ирсэн. Үе дамжаад ингээд харах ухааны амьдралын харах ухааны сургуулийг төгссөн. Тэр хүн бол том одоо профессор сууж штэ. Миний хажууд. Тэр хүний амьдралыг бичээд үлдээч. Ойлгуулна хэрэг, ойлгохгүй нэг хэрэг. Тэрнээс сайн ах вэ навыг хаях нь хаяа гэдээ үлдээсэн байхгүй. Тэгэхээр би тэр номыг бичихдээ бол нэгдүгээрт бол одоо хэлийн их анхаарсан. Хоёрдугаарт ахуйг их анхаарсан. Гуравдугаарт хүн чанар гэж юу вэ гэдгийг анхаарсан байхгүй. Одоо манайхан дотор тэр үеийн хүн чанар бол ерөөсөө харагдахгүй л болоод байх шиг байна. Би тийм одоо бас миний бэлгийн өмнөд муудаад байж магадгүй харж чадахгүй болоод байж магадгүй. Гэхдээ тийм биш л дээ. Ерөнхийдөө бол
Тэр чинь шал өөр байсан. Тэгээ тэрийг би ингэж бодоод хүн чинь их би хүмүүс намайг тэгдэг. Чи ямар одоо айхтар санд юм бэ гэдэг. Сансан юмнууд ингээл тэмдэглэж яваад байдаг байхгүй. Тэгээ тэмдэглэснээр эргээд унших дахиад сана. Дахиад тэмдэглэн дахиад сана. Нийгмийг 4-5 удаа тэмдэглэхээр бүгд гараад ирнэ. Хүний тэр оюун ухаан тэр одоо зэрэглээ шиг хол байгаа тэр юунаас татаж гаргаж хүн гэдэг чинь тархич нагуу шүү дээ. Тэгээ бүгдийг татаж гаргаж ирээд ном бичсэн. Яг хуу цахим ертөнцөөс шалтгаалсан уу? Би өөрөө жоохон юм бичээд байдаг биш бос. Би монголчууд нэлээд тийм юу талын хүн л дээ. Одоо оюуны хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн бодолтой хүн. Одоо ч гараа ивцэн монголчууд Монголд юу хийж байгаа за бэлэн мөнгө өгөхөө идээд ингээд угаад байхгүй болчихно тийм ээ. А тэгмэл тэр хүмүүсийн тархины юм хийх хэрэгтэй шүү дээ. Энэ хүмүүс чинь болохоор соёлын гүүр байх хэрэгтэй. Соёлын гүүр гэхдээ гадны соёлоор тархийг угаах гэсэн юм биш шүү дээ. Сурсан мэдснээ тэр хүмүүс төт замаар хөрөх юм байна. Ерөөсөө тэр зорилгоор би ном бичсэн. Тэгээ яг өөр бичих ном байгаа л да. Гэхдээ бол бас нэг ном бичээд одоо нэлээд төгссөн байгаа. А тэрэн дээр болохоор би юу бичсэн бэ гэхэд би яг одоо 50 гаруй наснаас л 30 жилийн гадна тэмжээ. 30 жил танихад янз бүрийн хүнтэй уулзжээ. Тэр уулзсан хүмүүс ерөөсөө хорвоо ертөнцийн чинь гол юм бол хүн л үйд. Төрөл бүрийн хүнтэй уулзсан учраас тэр хүмүүст ямар ч үндснээс юуг нь авах вэ? Юу нь бидэнд хэрэгтэй? Бид нар энэ хүн ингэж бодож байхад энийг бид нар яаж боддгийг гэдгийг харьцуулгаар. Энэ хүн ийм гэж яхад ийм тэгээд нэг харьцуулсан маягаар ингээд монголчуудаас хэрэг болж магадгүй гэсэн тийм одоо эднийх болохоор тип гэж нэрлэдэг байгаа. Одоо тэр нэг одоо нэг тийм тиймэрхүү маягийн юмнуудыг бичээд нэг ном болох санаатай хараалаа л да. Тэгээд ном бичнэ гэдэг чинь хэцүү шүү дээ. Ажлын савсраар юм хийн их амар биш. За ярилцлагын маань цаг дуусах төгсөж байна. Богино хугацаанд ч гэсэн бид нэр цаг гаргаж ярилцсанд талархахын цэцүү төгсгөлийнхаа асуултыг тавья гэж бодож л да. Та сая нэг соёлын гүр гэдэг сонирхолтой үг хэллээ. Өнөөдөр ямар ч аргаар хамаагүй юу ч хийгээд хамаагүй амьдрий гэж гарч байгаа залуучууд юу соёлын гүр болох тухай бодохчгүй байгаа байх. Ингээд яаж амьдрч яаж цаашаа явахаа мэдэхгүй зөвхөн хэл давхыг л мөрөөдөд байгаа залуус самд бол та юу гэж хэлэх вэ? Би бол бодохдоо нь бол Монголд бол заавал гадагшаа явахааргүйгээр өөрөө зоохгүйгээр сурч боломж байна, амьдрахч боломж байна. Монголч нь болохоор одоо тийм маш олон боломж орон. Яагаад тийм боломж орон гэхээр тэр өргөн удам нутагтай тэр маш олон хийх юм байж байгаа. А тийм учраас бол Монголдоо бол одоо ажлын байр бий болгож байна. А Монгол гадагшаа яваад их мөнгө олно, хямдхан амьдрна гэдэг бол зүгээр л мөрөөдөл. Тэр мөрөөдөлд бол 50% нь хүрдэх юм аа гэхэд 50% нь бол өөрөөсөө золиослно. Тийм учраас бол би бол одоо тийм одоо давлгаа хэрвээ дараа үеийн давлгаа үүсэж байгаа бол би өмнө хэд хэдэн давлгаа ярьлаа шүү дээ. Тэрний дараа үеийн давлгаа үүсэж байгаа бол тэр бол тийм сайд биш гэж бодож. Яванда тэгээ залуучууд нь Монголоос гараа авчих юм бол Монгол орны дараагийн үед хэн авч явах юм дараагийн үед. Тэр чинь бас асуудал шүү дээ. Одоо хүн амын 3-ны 1 нь гараа авчих юм бол тэр уус ч юм өхөж хэллээ шүү дээ. Тийм байна. Тэгэхээр манайх бол онцлог орн байхгүй. Хоёр том гүрний хооронд, хоёр том геополитикийн хооронд явж байгаа. Аль альнийх нь одоо юуг бол одоо хүлээн зөвшөөрөхгүй байх хэцүү, хүлээн зөвшөөрөх хэцүү. Одоо эднийх нь яриад байгаа юм бол да сандвич гэдэг. Одоо ингээд ийм сандвичийг мэдэн шүү дээ. Юуны хооронд байгаа мах. Тэгээ сандвич болцуулсан. Ийм нөхцөл байдал байж ээж тэр орныг бол одоо жоохон хөгжүүлж авч явах хэрэгтэй. Тэгээ гадна байгаа монголчууд ч гэсэн зүгээр амиа хичээгээд хэдэн төгрөг болоод яваад байхгүй. Юу хийж чадах вэ гэдгийг хийх хэрэгтэй. Чадахгүй маа гэхэд одоо бол хүний бие хааваагаа нь бол нэг чухал биш. Хүн бол оюуны хөрөнгө оруулалт одоо Монголд оруулж болно. Сурснаа хөргөж болно. Нөө хааваа зааж болно. Бүх юм нээлттэй шүү дээ. Тийм учраас бол Монголд бол одоо тэр байтугай бизнесээ эндээс удирдах болно шүү дээ. Тийм одоо соёлын гүрнээс гадна бас эдийн засгийн гүр хийх одоо эхлээ соёлын гүр, мэдлэгийн гүр, эдийн засгийн гүр гэдэг гаднаа монголчуудыг ингэж л ашиглах хэрэгтэй. Би энэ хүмүүсийг бол хэрвээ Монгол орондоо тэгж ямарваа нэгэн хөрөнгө оруулалт хийхгүй биш л дээ тэд нар хийж байгаа. Хийхдээ бол зөвхөн кэшэр хийгээд байгаа байхгүй өөрөө. Тэрийг бол жоохон өөрчлөнийг өөрчилж. Тэрийг нь бол нөгөө загсны дэгэ мэгэ хийх гэдэгтэй адилхан зүгээр ингээд мөнгө бэлнээр нь хөш тэр мөнгө олох асуудалд нь зарцуулмаар байна. Би тэгж л бодож байна. Цаг үе үзэл бол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Бид энэ удаагийн дугаараа Америкийн нэгдсэн улсын Калифорни мөн Сан Франциско хотоос бидлээ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт энэ хотод ажиллаж амьдарч байгаа мэдээлэл технологийн салбарын ахлах инженер Шилжингийн Баатар оролцлоо. Анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.